Таны харж байгаа энэ хүмүүс бүгд тасарчсан хөвтөж байгаа хүмүүс ээ. Гэхдээ архиудаг болон уусан хүмүүс өөрсдөө бусдад ийм байдалтай харагддаг гэдгийг ерөөсөө ч мэддэггүй. Бэлэн гомын ингэртэй тэрч зарим нэлх хүүхдэд тэрсэн хэрнээ сохтуу гуйлга гуугаад хөвтөж байгаа. Тэрч байтугай жирэмсэн хэрнээ тасарчсан хөвтөж байгаа гэд энэ бүх дүр зураг өнөөдрийн Монголын нийгэмд байгаа л нэг жирийн л үзэгдлээ. Тиймээс цагдаагийн ерөнхий газрын харьяа төмөр замын цагдаагийн хэлтэс Монголын эмэгтэйчүүд хүүхдийн архиталт масварлын эсрэг нийгэмлэг чөлөөт уран бүтээлчид хамтраад эмэгтэйчүүдтэй хандаад ирж байгаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөрөө архи хэрэглэхгүй байхыг уриалж энэ өдрөлгийг зохион байгуулсан юм а. Одоо уушиг нь өвддөг, зүрх нь өвддөг бол эмээ аваад тусад тариагаа хийлгээд идэгнэ гэсэн энэ архитектурын өвчин чинь өөрөө ганцаараа дангаараа шийддэг өвчин биш байхгүй юу. Одоо ингээд манай Монголын эмэгтэйчүүд хүүхдийн архиталт масварлын эсрэг нийгэмлэг маань хүүхд рүүгээ чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг байгууллага л да. Тэгээ ингээ хараад байхад бол үнэхээр хэцүү. Одоо энэ үзэсгэлэн үзэж байгаа хүмүүс бол 1000 үзэхээр нэг удаа сонс гэдэг тийм ээ. Энэ хүүхдийн ирээдүй яах вэ? Аав нь одоо ингээд архиугаа тасраад үзсэн ингээд энэ хүүхд чинь ингээд өрөвдмөр байна шүү дээ. Тэгэхээр бид нар ерөөсөө одоо үнэхээр одоо энийг ирж үзэх хэрэгтэй байхгүй да тий. Одоо бид нар зөндөө ярьлаа шүү дээ. Одоо балиг хийгээд манай чөлөөт уран бүтээлчд манай одоо манай байгууллагад санал тавиад мөн Хөх Монгол хөтөлбөр маань биднийг бас дэмжиж цагдаагийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтс бас биднийг дэмжиж ийм сайхан арга хэмжээ хийж байгаа. Бид нар дэмжиж өнөөдөр Монгол хүн тийм ээ зөндөө ярьлаа. Одоо цаасан дээр бичиж буулгада одоо балиг бид нар ерөөсөө ажиллах хийх хэрэгтэй юм байна. Энэ үзэсгэлэн гаргаж байгаа. Архиталт сүүлийн үед газар авах болоод байна. Албаны хүмүүсийн хилж байгаагаар 9 настай хүүхэд хүртэл эрүүлжүүлэгдсэн тохиолдол гарчээ. 1937 оны эх орны данд Орос улсын 2500 гаруй хүн насурч байсан. Гэтэл одоо архинаас болж манай улсад жилдээ 2700-аас дээш тооны хүн насурч байгаамаа. Энэ бүхэн нь архи чимээгүй дайн болцоход байгааг илтгэж байгаамаа. Монголчууд бид нэгээ гадаадынхнаас хамгаалж олон ч өнцөрхөг үзэлтэй хөдөлгөөн байгуулсан байгаа. Гэхдээ тэдний хувьд одооноос эхлээд гадаадын иргэдээс монголчуудаа хамгаалах гэхээсээ илүүтэй архитай бас тэмцэх хэрэгтэй цаг хугацаа болсон гэж үзсэн учраас өнөөдрийн энэ өдөрлөгт нэгджээ. Өнөөдрийн ажиллагаа маань бас нэг дөрвөн үндсэн ураатай байгаа. Тэр нь бид хэвтэхгүй, бид мүлхэхгүй, бид сөгдөхгүй. Тэрний төлөө бид бол ухрахгүй гэсэн юм дөрвөн үгээр орой болгож энэ ажиллагааг одоо хамтран хийцэн да. Одоо цагдаагийн мод. Өнөөдөр бол энд одоо бид нар хамтарч хийгээд амжилтанд хүрэх гэдэгт бол итгэлтэй байгаа. Энэ хамт За тэгэхээр сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд ялангуяа архинд орох нь их болсон байна гэдэг тоон судалгаач гарсан байгаа. Ер нь бол баяр ёслол болгоноор эмэгтэйчүүд одоо төлөвлөхийн төвд хөлдсөн осгосон байдалтай очих нь ихсэх болсон юм аа. Тэгэхээр энд одоо гарсан үзүүлэлтүүдээс харахад бас л эмэгтэйчүүд архинд орох болсон нь ихсэж байгаагийн шалтгааныг одоо энд бас харуулсан байна. За удахгүй Мартин 8-ны баяр болох чинь олон улсын эмэгтэйчүүдийн хамгаалах өдөр болох чинь. Тэгээ энэ баярыг ухтаад бас л ялгаагүй эмэгтэйчүүд та бүхэн архинаас болгоомжтой архийг одоо бас зөв зохистой хэрэглээрэй гэж хэлмээр санагдаж байгаа маа. Яагаад тэгэхээр энд бол насны ангиллын эмэгтэйчүүд байна. Жирэмсэн эмэгтэй хүртэл энд хэвдэж байна. Үнэхээр таны эзэнд тэр божж байгаа хүүхэд яаж архиулсан ээжээс эрүүл хүүхэд гарах вэ гэдэг бол асуудалтай хамаа гэдгийг та бүхэн бас эндээс харж байгаа хаа гэж бодож байна. За ийшээ одоо та бүхэнд очиж үзүүлье. Энд жишээлбэл архины шилээр мод босгоцсон байгаа. За энэ архины шилийг бол зөвхөн Баянгол дүүргийн нэг л өдөрт ажилласан баарнаас цуглуулсан архины шил ийм хэмжээнд хүрсэн байнамаа. Тэгэхээр өнөөдөр архи гэдэг бол үнэхээр хитэрч байна. Гэхдээ тийм учраас та бүхэн бас зөв зохистой хэрэглэх тал дээр анхаарах цаг болчихжээ. 2011 оны хамгийн сүүлийн судалгаанаас үзэхэд Монгол улсын нийт хүн амын 51.2%, эрэгтэйчүүдийн 21.5%, эмэгтэйчүүдийн 5% нь архинд донтох өвчтөй болсон гэдэг судалгаа гарчээ. Гэвч бодит байдал дээр эмэгтэйчүүдийн архиталт 8% хүрчихэд байгаа учраас архины эсрэг хий хоосон уриалж лооцгонсноос бодит зүйл энэ мэт хийх хэрэгтэй байгааг хэлэх хүн олон таарсан юм а. Шууд Баццэг Тулганар мэдээллээ.